Маргааш бидний амьдралд юу тохиолдохыг бүгд мэдэхгүй шүү дээ. Ер нь бол. Тийм л сул дорой. Гэхдээ бас нөгөө талд асар их хүчтэй тийм үү? Зөв үү буруу юу? Амен. За тэгээд бүгд хамтдаа ийм гайхалтай эзэн нэг алдрын чангалгад ашиглалтыг өргөцгөөё. Тийм ээ, бурхан байна. Бурхан байгаа учраас бид нар түүний нэрээр цуглардаг. Бурхан байгаа учраас хүн өөрчлөгддөг. Хүнийг бурхан л өөрчилж чадчих. Түүнээс биш ямар нэгэн эд шидэт нь бол өөрчилж чадахгүй байгаа шүү дээ. Гэхдээ өөрчлөлт гэдгийг бид нар юу гэж ойлгох вэ гэхээр төгс өөрчлөлтийн тухай ярьж байгаа шүү дээ. Бурхан хүнийг төгс өөрчилж чадчих. Төр зур юм биш те. За, өнөөдөр хамтдаа Матай номын 6 дугаар бүлгийн 19-аас 21 дэх хэсгээс суралцах болно. Та хамт байна уу? За, манай чуулган чинь нэг юм сэдвчилсэн номлол яваад байгаа шүү дээ, тэ. Бид нар сэдвчилсэн номлол яваа. Тэгээд нэг сарын туршид бид нар нэг сэдвээр ярилцдаг байгаа шүү дээ. Ярьдаг биш шүү, ярилцдаг заяа. Хамтдаа ярилцж байгаа шүү, заяа. Та ч гэсэн энэ дотор ингээ ярилцаад явж байгаа бах, тэ. За, энэ сарын сэдв болохоор их тийм чухал сэдв байна. Өнгөрсөн 7 хоног манай заагийн ахлагч маань эхлүүлсэн шүү дээ, тэ. Тэгээ би танд нэрийг хэлж өгье та бити сүр дээрээ заяа. Юу гэж байгаа вэ гэхээр мөнгө ба эд баялаг гинэ. Ийм сэдв дор явж байгаа байхгүй юу? Мөнгө ба эд баялаг. За та мөнгөнд дуртай юу? Энэ хавар ингээд дургүй юм шиг байна, тэ. Энэ хавар ингээд дуртай байгаад байгаа шиг байна. Урд хэсгээрээ заяа. За би дахиад асуу. Та мөнгөнд дуртай юу? Тийм бах, тэ. Ер нь мөнгөнд дургүй хүн гэж ер нь байхгүй бах, тийм үү? За, бүгд хамтдаа Матай номын 6-гийн 19-с би танд дуудаж өгье. Та сайн сонсороо. Анхааралтай за. За, газар дээр өөрсдөө эд баялаг бүүхраа. Тэнд хэвэн хорхоо ба зэв идэж сүйтгэдэг. Хулгаач эвдэж ороод хулгаалдаг аж. Харин өөрсдөө эд баялагийг тэнгэрт хураа. Учир нь тэнд хэвэн хорхоо ба зэв идэж сүйтгэдэггүй. Хулгаач шивдэж ордоггүй. Улгаалдаггүй. Эд баялагч хаан байна. Зүрх сэтгэлч бас тэнд байх болно гэсэн. За. Библийн дагуу өнгөрсөн 7 оны заагийн ахлагчийн зааснаар бол баян болох нь буруу биш байсан тийм үстэй. Зөв үү? Бүгд тэ баян болмоор байна уу? Баян болохыг хүсэж байгаа хүмүүс байна уу? Гараа өргөлдө бүгд тэ гоё тасар гэлтэй. Гоё штэ эн чинь бас тийм үү? Тэгэл таны гараа өргөж байгааг хараад бусд нь хараад би ч гэсэн баян болмоор байна гэл ингээл бүгдээрээ баян баймаар байна штэ тийм үү? Тэгээ баян байдлын илэрхийлэл ер нь бол нэг талдаа бас тийм үнэхээр чухал ойлголт байгаа шүү дээ ер нь бол. Тэгэхээр Библийн дагуу баян байх нь өөрөө чухал юм аах тань. 20 дугаар зууны үед ер нь нэг юм буруу ойлголт гэх юм уу, буруу номлол сургаал гэх юм уу, итгэгчдийн дунд ер нь бол явсан. Тэр нь юу байсан бэ гэхээр баян байх нь өөрөө итгэгч хүнд боломжгүй зүйл юм а гэдэг ийм сургаал номлол. Тэгээ энэ итгэл үнэмшил ингээл маш олон жил ингээл хүмүүсийн амьдралд бас ингээл нөлөөлөл ирсэн юм байна л. Гэтэ энэ сургаал номлол юутай холбоотой вэ гэхээр өнөөдрийн энэ биднэрт өгөгдөж байгаа эхийн яг доотлын хэсэг дээр нэг юм зүйлийг хэлсэн бохгүй. Хоёр эзэнд үйлчилж болохгүй гэдэг тухай хэлж өгсөн бохгүй. Тэгээ энэс л болсон юм шиг байгаа юм ер нь бол заа. За. Тэгэхээр өнөөдрийн бидний энэ үзэж байгаа хэсгийг ойлгохын тулд бид нар бас энэ 6 дахь хэсгийг ер нь энэ Библийн Матай номын энэ ерөнхий хэсгийг ер нь ойлгох хэрэгтэй байна. Энэ өөрөө 6 дугаар бүлэг буюу 5 дугаар бүлгээс ахуулаад 7 дугаар бүлэг хүртэл юу байдаг вэ гэхээр эзэн Есүс Христ олонний өмнө уулан дээр гараад сургаал заасан байхгүй. Нэг үсэндээ ил тод гэсэн үг шүү дээ, тий. Уул гэдэг чинь ингээд бүх хүнд ингээд харагдчихэдэг, тий. Тэнд гараад ингээд сургаал заасан. Тэгээ энэ Матай номын энэ 5 дугаар бүлгийн уулан дээрх сургаал дэлхийд даяар асар их алдартай л да. Яг Библийн бүх хэсэг алдартай л да. Тэгээ тэр нь дундаасаа яг ингээд хүмүүст ойртож очисон гэх юм уу ер нь тий. Илүү нэг хүний амьдралд ингэж нөгөө нэг шингэж өгсөн яг амьдрал дунд нь байгаа зүйлүүдийг энэ уулан дээр байхдаа эзэн заасан бохгүй юу? Чиглүүлж өгсөн гэсэн үг юм.
Тэгэхээр энэ эзэн Иесус Христ 2000 жилийн тэртээ хүн төрлөختний гэм нүглийн төлөө эрэхтэй яасан бэхээр нийгэмд шин соёлыг бий болгосон баг. Югсэндээ эзэн Иесус Христийн сургаал номлол бол нийгмийг зочроож ирсэн баг. Амен. Бүр ингээ гайхшруулж ирсэн. Бүс энэ хүн ер нь хаанаас сураад байна гэд. Энэ хүн яаж ингэж номлоод байна гэж. За номлоод байна гэд би орчин цагийн хэллэгээр хэлчихлээ шүү заяа. Яаж ингэ сургаад байна гэж. Яаж ингэ заагаад байна гэж ингээд хүн төрлөختөн бүр тухайн үеийн нийгэмтэй ер нь бол ингээд цочролд орсон. Бид нар хэрвээ Марк номын 1-р бүлгээс харах юм бол эзэн Иесус Христ синагогт ороод сургаал заасан байхгүй. Синагогт ороод сургаал заасан. Тэгээ тухайн үед яадаг байсан бэ гэхээр раби буюу те бэлтгэгдсэн багш нар нийгэмд энэ соён гэгэрэл буюу те энэ хуулийг ер нь яаж бид нар те бурханд таалагдах вэ? Ер нь яаж бид нар зөв амьдрах вэ гэдэг зүйлийг заадаг байсан байхгүй. Багш нар тусгай бэлтгэгдсэн хүмүүс гэсэн үг. Тэгээд түүхийн туршид те хуучин гэрнээс ахуулаад те түүхийн туршид яг эзэн Иесус Христийг тэр ирэх хүртэл яг л тийм номлолоор явж ирсэн. Тэг өнөөдөр бас зарим нэг тийм хэсгүүд нь байгаа л да. Гэхдээ яг тэдний зааж яснаас бүр хав илүү бүр юм цочирдмоор зүйлийг эзэн Иесус Христ тунхагладаг байсан баг. Тэгээ синагогт ороод түүнийг заасан чинь энэ бол бурхны ариун нэгэн байна гэж хэлсэн баг. Тэнд байгаа хүмүүс. Бүр тэгтлэн эзэн Иесус Христ нийгмийг зочроож ирсэн байгаа даа. Тэгээ тэр зүйлээс болоод нөгөө багш нар бүр гайхаад тэнд чинь бас нэг хөөрхөн атаархал явна шүү дээ, тийм үү? Олон жил өөрийнх нь хийж ирсэн ажлыг нэг нөхөр гарч ирээ, те. Бүр ингээд нийгмийг хуйлруулад хүмүүсийг те ингээд дагуулаад ингээд яваадангууд чинь хүн чинь нэг битүүхэн те дотроо нэг ийм төрнөөд. Зөв үү? Таны дотор төрөх болов? Юу гэж бодож байна? Таваагач таны бизнесийг ингээл нэг нь ирээл те аваад капчикинийг те би эзэн нь байна. Тэ энэ капчикин ч бол минийх юм а орлого над руу орно гэдэг бол ямар байх вэ таваагач. Нэг эвгүй байх тийм үү? Тэгэхээр наа таваагач нь бурхны хүн учраас те бас өөр байж магадгүй заяа. Нэг үсэндээ тийм юм болсон. Тэгээ тэнд ч гэсэн хуулийн багш нар ингээд маш их гайхаал те. Ямар сони юм бэ гэл те. Тэгэл дээшээ зөвлөлд мэдэг тайлтай ингээл ийм юмнууд болж ирсэн юм зочроож ирсэн зүйл болж ирсэн баг. Тэг өнөөдөр ч гэсэн эзэн яг тэ энэ хөрөнгө мөнгөтэй холбоотой биш тийм цочирдмоор мэдээг хүн төрлөختөнд болгосон байхгүй өгсөн. Тэгсэн чинь юу гэсэн бэхээр энэ дээр бүгд харъя. Юу гэж хэлсэн бэхээр за энийг харахаас өмнө бүгд 6 дугаар бүлгийн яг эхний хэсгийг бүгд харъя. Яг юунаас болоод энэ болсон бэ гэхээр энэ дээр ингэж байгаа. 6-гийн 1 дээр та нар бусдад харуулах гэж хүмүүсийн өмнө зөвийг үйлдэхээс сэрэмжлэгтэн. Эсдүгээс тэнгэрдэг эцгээс чинь та нарт шагнал олдохгүй. Энд нэг хоёр чухал зүйл явж байгаа. Зөвийг үлдэх, шагнал гэдэг хоёр зүйл. Яг энэ хоёр зүйл хүний амьдралд чухал уу? Хүн ер нь зөв амьдрах гал хичээгээд байгаа шүү дээ, ер нь эцээст. Заримдаа чадахгүй байх те. Ер нь зөв амьдрах чинь ер нь ингээд нас явах тусмаа заяа. Би нэг тийм хөшөрсөн биш л дээ. Гэхдээ ингээд нас явах тусмаа хүн ингээд нэг яаж зөв байх вэ гэж бодд юм байна ер нь бол. Тэр юу гэхээр ер нь магадгүй те нэг зүйл рүү ойртоод байгаа юм шиг те. Тэгэхээр зөвийг үйлдэх гэдэг хүний амьдралд их чухал. Тэгээ дээр нь шагнал чухал уу? Та шагнал дуртай юу? Бэлгэнд дуртай юу? Гоё ингээд шагнагдах гоё үстэй ер нь бол тийм үү? Бидний амьдралын нэг гоё юм урам зориг болж өгдөг үстэй шагнал чи ер нь шагнал урамшуулал гэдэг зүйл чинь те. Тэр хүн нөгөө тэр хэмжээгээр л бас дуртай байна л да ер нь бол. Гэсэн энэ хоёр чухал зүйлийг боломжгүйгээ хэлсэн байгаа даа. Яг энэ нэгдүгээр хэсгээр. Яасан бэ гэсэн чинь та нар хүмүүсийн өмнө харуулах гэж үйлдэх юм болов гэж байгаа. За би дахиад уншиж өгье. Та нар бусдад харуулах гэж хүмүүсийн өмнө зөвийг үйлдэхээс сэрэмжлэгтэн гэж. Тэр энд нэг юм чухал ойлголт тавьж байна. Хүмүүсийн өмнө бид нэр альвааг үзүүлэх нь бурханд бол тийм таатай зүйл биш юм байна. Зөв үү? Тэгж ойлгож байгаа. Тэр яг энэ ойлголтыг өгөнгөө энэний араас маш олон сургаал номлолуудыг явж байгаа байхгүй. Тэгээд яг өнөөдрийн их хэсгийг биднэрт өгж байгаа. Энэ дээр юу гэж байгаа гэхээр би дахин уншиж өгье. Газар дээр өөрсдөө эд баялаг бүү хураа гэсэн. Энэ нэг юм явж байна. Бид нартай маш ойрхон. Бид нартай үргэлж хамт байдаг нэг юм явж байна. Тэр юу гэхээр
газар дээр эд ойлог бүү хурааг инэ яах түнэр. Шууд юу гэсэн үг вэ одоо яаж амьдрах юм бэ тийм үү? Тэр хүний амьдрал ер нь хэрэгцээн дээр тогтдог гинэ. Хэрэгцээ. Өдөр амтаа хэрэгцээ гэж хэлэх үү? Зөв та юу гэж бодож байна? Хүн ер нь хэрэгцээнээс болж л ер нь оршин тогтнождаг гинэ. Тэр хэрэгцээгээ тэр хангажл байвал тэгэл ер нь хүн оршин тогтоол ингээл байж байгаа ер нь тийм үү? За таны хэрэгцээ юу вэ? Зөв үү? Буруу юу гэж бодож байна та нар? Бодоод байна үү те нэрээ юу илээ гэ те. Хэрэгцээ. Ер нь хүн хэрэгцээ байхгүй бол тэгээд ер нь бусад юмар яах юм бэ тийм үст. Тэг хэрэгцээнээс бол хүн ер нь ингээд нэг юмтай болчихъя л гэдэг нь шүү дээ ер нь тийм үү. Хэрэгцээнээс бол нэг гоё те нэг юм iPhone-тай болчихъя л гэдэг нь шүү дээ ер нь тийм үү. Тэг энийг авахгүй болохоор л нэг юм хэцүү юм шиг ингээл төрөөл те. Тэгэхээр нэг нийгмийн шинжилгээ ухааны нөгөө Абрахам Маслоу гэдэг нөгөө шинжилгээ судлаач байдаг шүү дээ ер нь те. Тэгээ тэр хүний одоо дүгнж гаргаж ирснээр нөгөө хэрэгцээний нөгөө хүний амьдралын одоо те хэрэгцээний 5 үе шат гэж юм үе шат байдаг юм байна л да. Одоо те нийгэм судлалыханд бол энэ асар одоо те ойрхон яг энэ одоо те онол дээр бас ингэж нөгөө тулгуурлаж ирнэ бол явж байгаа. Тэр энэ дэр ямар одоо те хэрэгцээнүүд байна вэ гэхээр за нэгдүгээр те биологийн хэрэгцээ байдаг. Үнд. Одоо идэж уух те тэгэл одоо дулаахан байх одоо юу вэ нэ тэрэ гэл одоо хүний амьдрал энэ анхдагч хэрэгцээг нэ. Ер нь энэ зүйл хангагдахгүй бол хүн ер нь цаашгаа ер нь явдаггүй. А энэ зүйлийг хангахын төлөө бол ер нь хүн эхэлж нилээн ингээд явж байгаа гэсэн ер нь л те. Амьдралын бас нэг утга учир явж штэ те. За хоёр дахь одоо үе шат нь юу гэдэг вэ гэхээр аюулгүй байдлын хэрэгцээ. Хүн ингээд нэг юм аюулгүй орчинд те байх. Эхний хэрэгцээ хангагдах юм бол дараагийн хэрэгцээ гарч ирдэг байх нь л ер нь бол. За гурав дахь зүйл нь юу байдаг вэ гэхээр харьяалагдах буюу хайрлагдах хэрэгцээ байдаг. Нэг усандаа нийгэмтэй ойрхон байх, тэ найз нөхдөдөө байх. За сүм чуулган байх ч юм уу. За мэдгүй тэ. Ямар ч байсан ямарваа нэг юмд нэг юм харьяатай байх хэрэгтэй. Тэгээ тэндээсээ ингээд нэг юм гоё юм хайрлуулсан мэдрэмж ч юм уу. За юу гэдэг нэг юм авдаг юм шиг байгаа юм л да ер нь бол. Тэгээ энэ хэрэгцээ ингээд гурав дахь үе шатан дээр гарч ирдэг. За дөрөв дэх нь юу байдаг вэ гэхээр хөндлөлөх. Хөндлөлөх биш. Одоо ингээд эхний гурав бол ер нь зохицуулчлаа шүү дээ, тэ. Юм хийчихэд тахчаад намайг яахан хөндлөхгүй байгаа юм бэ? Тийм үү? Энэ дотор ч одоо маш олон юм явж байгаа шүү дээ, ер нь тийм үү? Тэгэл ер нь хин нэг хөндлөхгүй болгоод дотроос уур хүрээл, тийм үү? Ингээд явдаг байх нь ер нь. За ингээд энэ дотор мэдээж зөндөө олон юм задарч байгаа би маш товчхон явж байгаа учраас тийм. За тав дахь хэрэгцээ нь юу гэхээр өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ байдаг. За энэ онлын хувьд бол ер нь эцсийн одоо тэг үе шат бол ерөөсөө хөгжих үе шат. Тоон хүнд ерөөсөө хөгжих хэрэгцээ асар өндөр байдаг гэсэн. Хүн ерөөсөө бүх талаасаа л хөгжих хэрэгтэй болж байгаа гэсэн. Харин бид нар энийг ингээд эргээд харах юм бол бид нар Библиэс харахаар Эхлэл ном дээр очих юм бол Бурхан хүнийг өөрийн төр төрхийн дагуу бүтээжээ гэсэн байна. Тэр энэ бүх зүйлтэй ер нь бол Бурханд байдаг бас юм одоо тий илэрхийлэмжүүд шүү дээ ер нь бол тий. За бүгдээр шууд араас нь очил л да тий ер нь бол тий. За хүндлүүлэх гэдэг дээр очиад. За Бурхан хайрл гэдэг дээр бол ер нь тодорхой хэлсэн шүү дээ. Бурхан эзнээ бүх зүрхээрээ хайрл, хөршөө өөрийн адил хайрлаа. Энэ хоёр зүйл дээр бүх хууль тогтхолно гэд. За тэгээд цаашаа магадгүй хүндлүүлэх. Өнөөдөр бид энийг л хамтдаа суглараад эзнийг асар ихээр хүндэлж байгаа шүү. Түүнийг магтаал те та бол онцгой юм аа. Та бол цорын ганц юм аа гэл ингээл Бурхныг хүндэлж шүү бид нар те. Тэг яагаад гэвэл тэр бидэнтэй хамт оршин байдгийг бид мэдсэн учраас, ойлгосон учраас, итгэсэн учраас бидний дотроос хүндлэл гарч байгаа. Нэг өсөндөө тэ Бурхны оршихуй бидэнтэй хамт байхад бид Бурхнаас өөрчлөгдөх үед өсөн өсөөгүй хүний амьдрал хүндлэл ирдэг л гэсэн үг байхгүй юу ер нь. Тэрийг заавал ингээд нэг хүчээр авах гэдэг шаардлага байхгүй гэсэн. Ойлгож байна уу те? Тэгэхээр энэ зүйл ингээд бидний Бурханд ч гэсэн байдаг. Бүр нэг чухал зүйл нөхөр биднийг эцэг хүртэл хөгжөө гэж байгаа шүү дээ. Гэсэн эзэн юу гэсэн мэхээр та нар зүгээр намайг танаа мэдчихэл гэсэн үг. Тэр бид нар эзнийг таньж мэдэх юм бол энэ амьдралд юу хэрэгтэй вэ гэдгийг мэдчихээнэ л гэсэн үг. Библийн дагуу харах юм бол Бурхан хүн төрлөختнийг ер нь бол тэ бүгдийг бүтээсэн байгаа шүү дээ. Дэлхийн ертөнцийг, тэнгис далайг, тэ огторгууш
шуудыг те одоо те тэр байтугай хүнийг бүтээлээ гэсэн багт. Тэгээ тэр бүтээсэн учраас бүгдийг мэдэж байгаа ах түнэр. Тэр бол бидний найдвар юм ах түнэр. Тийм учраас эцсийн цэгийг тавьж өгсөн нь юу вэ? Бурхан эцсийн цэгийг тавьж өгсөн нь юу вэ гэхээр намайг олоо мэдчихэл гэсэн баг. Хэрвээ бид нар Бурханыг олоод мэдэх үед бидний амьдралын хэрэгцээ угаасаа хангагдах болно ах түнэр. Яг бол энэ мэдлэг дотор эзэн бусад зүйлүүдийг хамт өгж байдаг нэг юм ах түнэр. Эндээс харах юм бол яг ингээд нэг хүн өөрөө нэг ингээд 4 үе шатыг ер нь бол явах нь шүү дээ ер нь бол тийм үү. Тэгээ 5 дахь үе шатн дээр одоо аль хүртэл хөгжих чинь те. Ер нь эцээ тэгж хөгжөөд чинь яг яагаж байгаа гэдэг ойлголт шүү дээ тийм. Харин Бурхан хэлэхдээ та нар намайг таньж мэдэх юм бол өөрийгөө мэдэх болно гэсэн. Тэгээ өөрийгөө мэдэх юм бол эргээд намайг мэдэх болно л гэсэн баг. Ойлгож байна тийм. Нэг усандаа би чиний амьдралд мөнхийн зүйлийг бэлгэлсэн юм а гэдгийг хэлсэн баг. Тэгэхээр энэ хэрэгцээ гэдэг зүйл бол хүний амьдралд маш чухал. Тэгээ хэрэгцээн дээр тулгуурлаад бид нэр амьдралдаа аливаа зүйлийг цуглуулж яддаг юм байна л да ер нь бол. Хөрөнгө мөнгөтэй болохыг хичээж илээдэг юм байна л да. Тэгээ би ч гэсэн мөнгөтэй болмоор байгаа. Би ч гэсэн яаж мөнгөтэй болох вэ гэд нэг хэсэг маш их бодсон. Тэгээд одоо ч ер нь мөнгөтэй болох аргыг сурах их амархан болсон байна шүү дээ. Зөв. Энийг хэсэг солонгост байж байхдаа баахан ингээл интернет те ингээл сошиал ертөнц YouTube ингээл ном те янз бүр юм уншлаа. Тэнд бол өстой янз бүрийн аргууд байна. Тэс яаж мөнгөтэй болохоор байна ах дунараа. Өдөр болох уу болохгүй юу? Болъё те. Гоё мөнгөтэй байна шүү гэдэг заяа. Хөрөнгөтэй байцгаая те. Тэгэхээр бид нэр Бурханаар дуудагдаж яг тэр бодит эзнийг таньж мэдсэн, бүтээгч эзнээ таньж мэдсэн хүмүүсийн хувьд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй болж байгаа. Тэр би өнөөдрийнхөө номлын сэдвийг юу гэж өгж байгаа гэхээр итгэлийн хүний зөв хандлага гэдэг нэршлиг өгсөн багт сэдвдээ. Тэр итгэлийн хүмүүс бид нар яг тэр зөв суурийг олж авч чадах учиртай юм а. Энэ бол Бурханы хүсэл. Бурхан биднээс яг энийг л хүсэж байгаа. Яг бол тэр биднэрт нэг эцсийн цэгийг өгсөн шүү дээ. Та нар намайг танаа мэдчихээ тэгээ бусдуулын бид нар ингээ хийх болно гэд. Тэгээ Бурхан эзний үг Библи хэлэхдээ юу гэж байгаа вэ гэхээр яг тэр зөв хандлагыг эд хөрөнгөтэй холбоотой зөв хандлагыг л олоо мэдчих гэсэн багт. Амен. Тэр эзэн Иесус Христ энэ дэлхий дээр ирж номлохдоо нийгмийг цочроож байсан тэнд шин соёлыг бий болгож байсан хүмүүсийг бүр гайхшруулж байсан гэж хэлж байсан. Яг бол тэд хүмүүсийн бодож байснаас хавгүй илүү зүйлийг хийж байсан учраас хүн төрлөختөн өнөөдөр хүртэл түүнийг дагсаар байгаа махт. Хэрэв тийм зүйл байхгүйсэн бол аль эзэн болчих штэ. Ч одоо 2000 жил өнгөрч штэ ер нь бол тий. 2000 жил болж байна. Дон толлоор ярих юм бол л штэ. Гэтэл үргэлжил яаж байгаа вэ? Өсөж байгаа штэ ер нь л тий. Христ итгэгчдийн тоо ингээл нэмэгцээр л байдаг. Яг энэ бурхан учраас ийм зүйл байгаа юм ахт. За тэгэхээр энэ хэрэгцээний улмаас бид нэр юм цуглуулдаг бахнэ. Тэгсэн чинь Библи юу гэж хэлсэн бэхээр та нар газар дээр битээ юм хураагаад байгаа ч гэсэн байгаа. Ямар сони юм бэ? Тиймээс яаж амьдрах юм бэ? гэдэг ойлголт тавьж байгаа. Тэгэхээр би өнөөдрийн үгийн эхэн рүү очие. Энд юу гэж байгаа вэ? Газар дээр өөрсдөө эд баялагийг бүү хураа гэж хэлсэн байна. Газар дээр өөрсдөө эд баялагийг бүү хураа. За энд нэг юм чухал ойлголт байгааг бид нар харах хэрэгтэй. Өөрсдөө зөвхөн өөрсдөө зориулж битээ эд баялаг хураагач л гэдэг хэлж байгаа. Газар дээр. Нэг өсөндөө газар дээр бурхан бидний амьдралд өрөөлийг өгсөн. Тэр биднийг хайрлсан учраас энэ хайртай хамт бусад бүх зүйл явж байдаг байхгүй юу? Өнгөрсөн 7 хоног бид нар нэг зөв чухал ойлголтыг авсан шүү дээ, тий? Би хичээснээрээ би бурхан таалагдсанараа өрөөдөг биш шүү гэж. Цагдаагчаар дамжуулан эзэн үгээ хэлсэн шүү дээ, ер нь тий. Гэхдээ бурхан хайрлсан учраас угаасаа энэ ерөөл хүн төрлөختний амьдралд байдаг зүйл байхгүй. Угаасаа л байж байгаа зүйл. Ойлгож байна тий. Түүнээс бид нар нэг тэрийг ингээл нэг бурхан таалагдаал тий. Бурхан таалангуудаа загдаа мундаг байсан чинь загдаад илэг өгөө. Тий. За цэнгэл баяр тий. Загдаагаас илүү байсан чинь бүр илэг өгөө гэдэг бурхан биш үү. Тэгэж нөгөө нэг хоёр нүртэй бурхан ерөөсөө биш бидний бурхан.
Тэр хэлсэн шүү дээ. Би та нарыг яг ижилхэн хайраар хайрлсан юм а гэж. Амен. Тийм учраас эд баялаг, хөрөнгө мөнгө гэдэг зүйл бол угаасаа л бидний амьдралд Бурханаас зөвшөөрөгдсөн зүйл шүү багтаа. Тийм учраас бид нэр түүнийг эдэлж амьдрах нь нэг талдаа бид нар Бурханыг алдаршуулж амьдрах бас нэг гэрчлэл юм аах. Амен. Тэр энд нэг зүйлийг хэлсэн юм. Юу гэхээр яагаад энэ газар дээр эд баялаг хурааж болохгүй вэ гэдгийг хэлсэн байдаг. Тэрний юу гэхээр зөвхөн өөртөө зориулж эд баялаг хурааж болохгүй л гэсэн. Өөртөө зориулж. За, 1-р Тимот номын 6-гийн 10-аас 1 ишлэлийг харъя. Энд ингэсэн байна. Учир нь мөнгөнд дурлах нь хамаг мөгийн үндэс мөн. Шунсан зарим нь итгэлээсээ төөрч төмөн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ гэсэн байна. Сүлбэжээ. За тэгвэл газар дээрх эд баялаг гэж яг юу юм бэ? Газар дээрх эд баялаг. Одоо бидний саяны ойлголтоор бол газар дээр нэг юм эд баялаг байх нь шүү дээ, тийм үү? Тэгээ тэр зүйлийг өөрийнхөө төлөө бити хураагараа л гэдэг зүйлийг хэлсэн багт. За дурдъя, сухас. Маш мэдээж олон зүйл байгаа. Тэгээ бидний сайн мэддэг л зүйлсүүд байгаа. За юу. Энд ингэсэн байна. За мөнгө газар дээрх эд баялаг гинэ ер нь бол. Зөв. Мөнгө энэ амьдралд хэрэгтэй шүү дээ, тийм үү? Зөв. Дараа нь бид нар ингээ харах юм бол эд баялаг. Одоо эд зүйлс ямар нэг юм үнэт зүйл ч юм уу те үл хөдлөх хөрөнгө ч юм уу те. За энэ зүйлс байна. За газар бид нар ч одоо газрын эзэд шүү дээ, тийм үү? Одоо монголчууд бид нар ч бүгдээр 0.5 үздэй бүгдээр газрын эзэд шүү дээ. Баян байхгүй ер нь бол дэлхийд бол бид нар чинь газраараа баян хүмүүс байхгүй ер нь те. Газрын эзэд те. За цаашаа бид нэг үргэлжлүүлээд харах юм бол те бизнес тэгэл өмч хөрөнгө гэл энэ бүх зүйл ер нь бол газар дээрх эд баялаг. За нийгэм төлөөн зөвшөөрөл, албан тушаал, нэр хүнд, хүнээс магтаалыг авах. Хүнээс магтаалыг авах. Бид нар чинь нэг урам авчих гал байдаг хүмүүс шүү дээ, тийм үү? Нэг яаж хийж байгаа л нэг хэн нэгнээс нэг урам авчих гал байдаг үстэй ер нь бол зөв. За тэгээд үнэхээр энэ бүх зүйлийг бид нар харах юм бол энэ өөрөө газар дээрх эд баялагын тухай ярьж байгаа. Газар дээрх эд баялаг. Гэтэл энэ эд баялаг уул нь Бурханаас өгөгдсөн, зөвшөөрөгдсөн зүйл байхгүй юу? Тэгээд Бурхан зөвшөөрсөн зүйлээ цуглуулж болохгүй гэж хэлчихвэ гэдэгт л асуудал байгаа даа. Тийм үү те? Эндээс харах юм бол ерөөсөл өөрсдөө зориулж эд баялаг газар дээр бүх хураа гэж хэлсэн байна. Маш олонхон хэлэх юм бол хой бүх хичээл гэж байгаа. Бас нөгөө талдаа шунлаа зогсоол гэж байгаа байхгүй. Ер нь бол тий. Бид нар та бүд нэг санаж байна уу юу? Солонгост байдаг нэг Галилч болгоны нэг үүсгэн байгуулагч Эмэнжин пастор яриад нэг номлохдоо стоп хийж сураарай гэж хэлсэн шин. Тэгээ Библи бол яг энийг л хүсэж байгаа. Стоп хийж сураарай. Тэр Бурхан бид нар Бурханаас та яагаад биднийг өрөөхгүй байна гэж хэлэх эрх байхгүй байхгүй. Яагаад бол Бурхан хүн төрлөختнийг яг ижилхэн хайрлсан гэдгийг хэлсэн. Түүний хамгийн тод жишээ юу байгаа вэ гэхээр хүн төрлөختний төлөө яг ижилхэн 24 цаг нарыг одоо 24 цагийг өгсөн бохоо. Хүн төрлөختөнд яг ижилхэн нарыг мандуулж өгсөн бохоо. Зөв. Түүнээс ч над дээр нэг 30 минут мандуулаад буяа дээр нэг цаг мандуулсан биш байхгүй юу? Ойлгож байна. Энэ бүгд Бурханы зохицолгоон дотор явж байгаа зүйл шүү. Бүгд нь яг ижилхэн 24 цаг, бүгд нь яг ижилхэн өдрийг, бүгд нь яг ижилхэн нойрыг өгсөн бохоо. Шөнийг те. Унтаж амрах чир нь бол Бурханаас өгсөн бэлэг шүү дээ та нараа. Хэрвээ та нар унтаж амрахгүй бол энэ баларна гэдгийг Бурхан мэдчихсэн байхгүй юу? Бүр илүү шуналтай болж магадгүй л гэж бодсон юм шиг байна нь бол те. Ах төлөвлөгтэй. Тийм учраас хүний амьдралд энэ амралт гэдэг зүйл байдаг шүү дээ ер нь те.
Тэр ингэж бурхан өрөөсөн учраас бид нар бурханаас та намайг яагаад өрөөхгүй нэ гэж хэлэх боломж байхгүй гэсэн. Харин энд харах юм бол газар дээр эд баялаг хурааж болохгүй байгаа ганц шалтгаан хувь бүх хичээгээрэй л гэсэн байхгүй. Бурхан хувь хичээж болох байсан байхгүй. Бурхан нэг хэсэг хүмүүсийг авч тэнд ингээд 24 цагийг өгөөд хэсэг хүмүүст 8 цагийг өгж болох байсан байхгүй. Тэгсэн тэгч хувь хичээгээгүй гэсэн. Харин бидний амьдралд бурхан хэлэхдээ өөрийнхөө тэр шунал тэр хувь хичээлтийг бодож үзээрэй л гэдэг зүйлийг хэлсэн. Хүний амьдралд энэ хэрэгцээ гэдэг зүйл чухал, эд баялаг гэдэг чухал, мөнгө гэдэг зүйл чухал учраас хүний амьдралд өгсөн багт. Харин одоо энэ зүйлийг бид нар яг юуны төлөө олж байна гэдэг л их чухал байгаа. Ойлгож байна тий. За тэгэхээр бид нар газар дээрх эд баялагийг ингэж харах хэрэгтэй. Тийм учраас эзэн энд үгч хэлэхээр өөрсдийнхөө төлөө газар дээр өөрсдөө эд баялаг бүх хураа гэж хэлсэн. За илүү нэг чухал зүйл байна. Маш чухал. Тэр яасан мэхээр газар дээр байгаа эд баялагийг бид нар тэгвэл яагаад ингэж өөрсдөө зориулж хурааж болохгүй юм бэ? Улан би юуны дөрөнд өөрийгөө л бодох хэрэгтэй өстой ер нь бол. Зөв үү те? Тэгээ би бурхан энэ дээр юу гэж хэлж байгаа хэрэг тэр чинь мөнхийн зүйл ерөөсөө биш байхгүй да. Та нар нэг өдөр л энэ дэлхийгээс явна шүү дээ. Энэ үнэн биз дээ. Тэг үнэн учраас тэгээд ингээд дааж барахгүй нэг тийм юмны төлөө ингээд амьдралаа зориулаад цагаа зориулаад шаналаад өвдөөл тэ стресстэй ямар шаардлага байх юм бэ? Харахаар бурхан бас мэрэгэн байгаа байхгүй. Биднийг хайрлсан байгаа байхгүй. Тийм үү? Тийм учраас уулан зөвшөөрсөн гэтэн чи хязгаартаа шүү гэдгийг хэлж өгсөн баг. Энэ мөнхийн юм ерөөсөө биш. Нэг юм Апганистан. Зөв Апганистан. За ямар ч нэг тиймэрхүү. За тэр улсад нэг юм юу байдаг гинэ? Нэг юм зөөрөг. Тэгээ тэр улсын нэг юм том хаан байна гинэ хаан. Тэр хаан юм 3 найзтай гинэ. 3 найзтай. Тэгээ нэг найзтайгаа бол ерөөсөө өдөр болгон уулзахгүй л болохгүй. Ерөөсөө тэр найз ерөөсөө байнга л уулзаж явах хэрэгтэй ер нь те. Цаг тутамд л уулзаж явах хэрэгтэй. Нэг тийм найзтай байж. Хоёр дахь нэг найз нь юу гэхээр за нэг сардаа нэг уулздаг. Яах вэ те нэг сард нэг ганц уулзсан байхад ер нь болно доо. Ер нь болчт юм доо гэдэг ингээд нэг тийм одоо те харилцаатай нэг найз. Гурав дахь нэг найз нэг хаяадаа нэг уулзсан. Тэгээ нэг жилдээ нэг ч юм уу те хэдэн жилдээ нэг ч юм уу тийм уулздаг нэг юм 3 найзтай болсон байна л. Тэгээд нөгөө хаан чинь нэг өдөр ингээд энэ хорвог орхичээ. Тэгээд орхисон чинь 3 найзыг нь хандлага нь гарч ийнэ гинэ. Өдөр болгон байсан нөгөө найз нь алга болцсон. Хайц бүүм ит. Бүр сураггүй. Тэгээ сардаа нэг удаа уулздаг байсан найз нь яасан бэхээр нэг хаяа нэг дурсан те сэтгэлдээ үргэлжил түүнийг ингээл тэн тийм ойлголт. Харин 3 дахь нөгөө найзтай ерөөсөө өдөр болгон хамт байна гинэ. Өдөр болгон хамт. Тэрний зөөрлөл нь юу байсан бэхээр хамгийн сүүлийнх нь нас нь ахуулаад хэлэх юм бол тэр нь бол эзэн бурхан байсан. Тийм учраас энэ дэлхий дээрээс явах үедээ тэр хүн бурхан дээр очсон. Бурхантай үргэлж хамт байсан баг. Хоёр дахь найз нь хэн байсан бэхээр тэр гэр бүл нь байсан баг. Тэг мэдээж гэр бүл нь учраас түүнийг санан дурсан те орон зайн дутагдсан те маш олон ийм зүйл байна шүү дээ. Гурав дахь найз нь хэн байсан гэсэн чи? Мөнгө байсан. Мөнгө. Тэг нэг юмсандаа яг бид нар энэ дэлхийгээс явах үед мөнгө аль эзэн зүгтайгаа алгуулдаг л байхгүй. Библийн дагуу бол тэ хэлэхдээ бурхан юу гэж хэлж байгаа хэрэг тэр улсад чамд мөнгө хэрэггүй гэж байна. Бүр шалны хүртэл алтаар хийгдсэн байгаа гэдэг шүү дээ. Тийм үү? Тэр эд зүйл тэ энэ мөнгө хөрөнгө гэдэг зүйл бид нар энэ дэлхий дээр л амьдарч байхад хэрэгтэй зүйл байхгүй. Тийм учраас бид нар энийг ухаантай зарцуулж, ухаантайгаар хандаж, ухаантайгаар харах нь бурханы хүсэл байгаа даа. Амен. Юу ч юу гэж хэлж байгаа гэхээр газар дээр өөртөө зөөрүүлж эд баялагийг бүү ураа гэсэн байна. Бусдаа хуваалцаарай гэж нэг талдаа бас. Амен. За хоёр дахь нэг чухал ойлголтыг өгсөн байгаа. За тэгвэл яах юм? Хаана эд баялаг хураах юм гэсэн.
Цаашгаа хөрөлдөөлөд арах юм бол Тэнгэрт эд баялаг хураа гэсэн байна ах та нар. Амен. Энэ яг энэ бололыг жинхэнэ өөрийгөө ботсон зүйл байгаа байхгүй юу? Энд юу гэсэгээр Тэнгэрт өөртөө зориулж эд баялаг хураа гэж хэлсэн байгаа байхгүй. За би уншиж өгье. Харин өөртөө эд баялагийг Тэнгэрт хураа гинэ ах та нар. Одоо энэ яг мэрэгэн ухаан байгаас таах та нар. Бидний бодлоор бол уул нь энд нэг хангалуун байж байгаа л хэвээр дураараа байж байгаа л явчмаар байна шүү. Гэхдээ Библи хэлж байхдаа юу гэж хэлж байгааг чи дураараа байж болохгүй. Ер нь бол эцсийн өдөр хүн шүүгднэ л гэж хэлсэн байхгүй юу? Тийм учраас хүн цаанаасаа л нэг зүв баймаар байгаад байдаг байхгүй. Чи ингээ бурхнаас өгөгдсөн нэг юм өгөгдөл байхгүй. Одоо нэг ДНК гэдэг шиг тий. Бид нар л тэрийг мэдгүй байгаа болохоос цаанаасаа л нэг эцсийн өдөр би нэг юм шүүлтэнд орондоо гэдгийг мэддэг учраас хүн нэг зүв байх гал хичээгээл янз бүрийн зүйл ингээл хайгаал яваад байдаг гэсэн. Гагцгүй. Жинхэнэ эзнийг таньж мэдцгээ яах та нар. Харин тэр хэлэхдээ юу гэж байгаараа Тэнгэрт эд баялагийг хураа гэсэн. Энэ дүр хэлэхдээ одоо өөрийгөө бодож олноо гэсэн байхгүй. Чи одоос жиггэн хувийн хичээж болно гэж байгаа байхгүй. Ойлгож байна тий? Тэр хувийн хичээл чинь бас нэг тийм муу зүйл бас биш байгаа даа зү. Бид нар энд ингээд буруу л ашиглаад байгаа болохоос шүү дээ. Яг Библийн дагуу хувийн хичээлтийг бол юу гэсэн бэ? Тэнгэрт эд баялаг хураа гэсэн байгаа даа. Амен. Ямар мэрэгэн юм байх та нар. Яагаад гэвэл Тэнгэрт мөнх байх учиртай. Библи хэлэхдээ та нар мөнх бүтээгдсэн юм аа. Хэрвээ та нар мөнх биш байсан бол хүний амьдрал утгагүй юм аа гэдэг хэлсэн байна. Мөнхөд бурхантай хамт байх тухай бол. Тэгм учраас энэ дэлхий дээр бид нар байж байхдаа яг тэр жинхэнэ бурхныг таньж мэдэх. Яг тэр тултлаа өсөж хөгжиж байгаа гэж тэр нөгөө шинжлэх ухаанчны хэлсэн шиг бурхан та нар намайг таниад мэдчихэ гэж байгаа нь яг л бүтээгчиг болоо мэдчихэе л гэж байгаа. Амен. Тэгээ тэр хэлэхдээ Тэнгэрт эд баялагийг хураа гэж хэлсэн байна. За тэгэхээр одоо бүгдээрээ хамтдаа Тэнгэрт эд баялагийг хураах талаар нэг 5 чухал зүйлийг маш хурдан үзээд өнөөдөр үг дуусгая. 5 зүйлийг. Яг бид нар Тэнгэрт эд баялаг гэх юм бол бидний мэдгээр магадгүй нэг хайрл, нэгүсэл, уучил. За юу гэдэг ингээд маш олон зүйлийг бид нар ярьж болно. Гэхдээ илүү хэдүүлээ бодиттой зүйл рүү орцгоё. Яг амьдралтаа гэх юм. Илүү яг бурхан биднээс хүсэж байгаа. Саяны зүйлнээс одоо тэр эзний тэр хайр, уучлал гэдэг зүйлээс улбаалаад гарч ирж байгаа зүйлүүд гэсэн шүү. Бүр цаашаагаа ингээд орж байгаа гэсэн санаа шүү. За. Тэгэхээр тэр зүйлийг бид нар олж мэдэх юм бол их зөв хандлагатай болох байхаа гэж найдаж. Тэгээ би нөгөө хэлсэн шүү дээ баян болох гол байх интернетээр байх юм ухсаан гэдэг. Зөндөө юм сонссоо. Тэгээд энд бол яаж гоё аргаар ингээд баян болж болох юм бэл. Тэр нэг зүйл зөрчилдөд байсан байхгүй. Нэг л зүйл зөрчилдөд байсан. Тэгээд тэр яаж нэхэр ингээд явж нэг л зүйлийг л ерөөсө номлоод байгаа байхгүй. Ямар ч хамаахгүй аргаар баян бол. Ойлгож байна тий? Ямар ч хамаахгүй аргаар баян бол. Тэгэхээр энэ саяны 1-р хэсэгт ингээд шууд зөрчилдөж байгаа. Өөртөө зориулаад баян болоорой гэж Библи хэлээгүй байгаа. Тэгээ Библи өөртөө зориулж бити баян болоорой гэж хэлсэн бол зориулж баян болох нэг гарцыг хийж өгсөн л байж таараа. Тийм үү? Яг бол Библи өөрөө бүх зүйлийг хүн төрлөختөнд цаасан байхгүй. Эндээс бид нар тэр утгын энэ газрын баялаг хүртэл явж байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ Араби орнууд ингээд яагаад энэ газрын тостоо баян байгаад байгаа гэдэг зүйл чинь хүртэл эндээс гарсан байхгүй. Бид нар сайн судалж чадах юм бол ойлгож байна тий. За тэгээд Тэнгэрт баялаг хураацгаая. За дэрэгт хүндэл хоёулаа хамтдаа Тэнгэрт баялаг хураах уу яах уу? Хураач тий. За эндээс өдөр харцгаая. За нэгдүгürt сэтгэл хангалуун байх. Ер нь амьдралд өгөгдсөн зүйлдээ сэтгэл хангалуун байх зүйл суралцах тухай ойлголтыг Библи зааж байгаа. Гэхдээ бид нар нэг зүйлийг ойлгоорой. Сэтгэл хангалуун байлаа гэд цаашаа зорж болохгүй гэсэн ойлголт ерөөсөө биш.
Бид нар ч одоо юмыг амлагчлах дуртай шүү дээ. Тийм үү? Өөе байгаа зүйлдээ ханчаал те. Явахсан чинь за хана гэсэн юм чинь те. Тэгэл ингээд байгаад ах магадaltaй хүмүүс ахгүй юу? Чи эвгүй. Хүн ирнэ эвгүй шүү дээ. Ирнэ зөв. Сэтгэл хангалуун байхад суралцах. Тэгээд тэр байдлаас цаашаа ахих тухай ойлголтыг Библи зааж байгаа. Библиэлд бүр баларсан шүү дээ. Бид нар ингээд хуучин шинэ гэрээнээс харах юм бол Тесалоник чуулган дээр гарч байгаа шүү дээ. Эзний үг номлогдолтой Есүс дахин ирнэ гэд номлогдсон байхгүй. Тэгсэн чинь тухайн үеийн хүмүүс яасан гэхээр Есүс ирэх юм чинь ажил хийх болсон. Тэрнээс бол асуудал үүсээд Паул боо гомдол ирээд юу номлчоо те юу зааж байгаа гэдэг. Тэгээ зааж өгсөн байдаг шин. Бид та нарын өмнө өдөр шөнөгүй зүдэн зүтгэж байсныг санаач гэсэн үг. Тэгээ тэрнээс болоод нөө Тесалоник чуулганыхын дунд чи бөө хэрүүл болоо, бөө маргаан болоо, бөө зөрчилдөөн болоод зарим нэг Есүс ирэх юм чинь гэл ингээ залхуурсан бохгүй юу. Харин Паул илчилгэхдээ өгсөн гэхээр бид нарт хийгээгүй шүү дээ. Та нар бидний зүтгэснийг нүдэрээ хараагүй гэж юу? Яг хаанаас юу сураад байна? Гэсэн бохгүй юу. Тэгээд сайхан сэтгэл хангалуун байдалд суралцаараа гэсэн чинь балархъя. Дараа нь над дээр нэг баахан гомдлсон хүмүүс ирээ юу заачваа гэд ингээд балархъя Тийм учраас нэгдүгürt бид нар тэнгэрт баялаг хураах нь юу гэхээр сэтгэл хангалуун байгч. Энэ байдалд суралцах тох. Хоёр дахь ойлголт нь юу гэж байгаа гэхээр за бид нар энэ зүйлийг Тесалоник номоос биш нэгдүгээр Тимот номын 6 дугаар бүлгээс харах боломжтой шүү. За хараад бид нар явж болно. За шууд харч тийм үү? Харч тий. За 1-ийн 6. Эндээс уншиж өгье. За энэ дээр ингэж байна. Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг мөн гэсэн. Энд нэм бүр агуу зүйлийн тухай хэлсэн биш. Итгэл сүсэг ба. Өгсөндө бурханд найдвараа тавих тухай ойлголт. Тэ? Тэгээд сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг мөн гэсэн. Бид нар ч ашигт дуртай үстэй. Тэр эндээс бид нар ингээ ашиг хармаалч болж байгаа байхгүй. Итгэлээ тавь, сүсгээ өг. Нөгөө талдаа сэтгэл хангалуун байдалд суралц гэсэн. Бид нэг зүйлийг болов бид нар бурхныг таньж мэдэх тусмаа зүгээр байж чаддгүй байхгүй. Илүү хөдөлмөрлөдөг, илүү хичээдэг тий. Илүү бид нар том зорилгыг тавьж чаддаг. Илүү бид нар харж чаддаг болдог. Бид нар нүд нээгддэг тий. Бид нар боломжгүй зүйлсийг боломжтой болгож харж чаддаг. Тийм одоо бурхнаар бүтээгдсэн агуу хүмүүс шүү дээ ярина. Амен. За хоёр дахь зүйл нь юуг дурдсан бэ гэхээр шаргуу ажилсаг байх тухай хэлж байгаа. Сургаалт төгс ном дээр хэлсэн шүү дээ та нар тэр шоргаалцыг хараагүй юу? Тэ? Өдөр шөнөгүй л ажиллаж байгаа үсттэй гэдгийг хэлсэн бохоо. Тэгэхээр заримдаа шүү. Ингээд эзэнд итгэлээ хүмүүсийг ингээ харахаар ийм залхуураад байгаа юм шиг санагдаад байдаг. Ягаад? Сэтгэл хангалуун байдалд хандсан бохоо. Юу суралцсан гоё те. Уул нь ингээ сэтгэл хангалуун байдалд суралцсан нь гоё байхгүй юу? Тэгээд тэрэндээ ханаад ингээ те. Алхах байдал. Болно доо. Эзэн нэг л юм дээрээс нь ингээ те эзэн патгал нэг юм гулуу залт буулгах юм шиг нэг юм хандлагатай болчдөг. Гэтэл бидний бурхан ч тийм ид чидийн бурхан биш байхгүй юу? Одоо нөгөө Египтэд гардаг. Египт ч одоо бүх зүйлэн бурханчлсан те бүх зүйлээ те. Тэгэл тийм юмны бурхан, хүч чадлын бурхан, ямар юмны ч бурхан билээ. Тийм бурхан ерөөсөө огтхонч биш шүү. Бид яг хүнд итгэж байгаагаа маш сайн ойлгох хэрэгтэй. Ер нь бол те. Бидний хандлага яг тийм байх хэрэгтэй болчихж байгаа. Амен. Тэгэхээр үнэхээр бидний бодит зүйл бол шаргуу ажилдаг байх. За Галат ном 1-р Тимот номын 6-гийн 9-ээс бүгд бас энэ хэсгийг харъя. Тэгэхээр энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр за биер нь бүгдийн уншаад өгч юм дээр.
1-р Тимот 6-гийн 9-ээс 12. Харин баяжих хүсэлтэйчүүд нь уруу татлага ба өрх зүсэн бүрийн мунхаг хор хөнөөлтөй хүсэлд ундаг. Эдгээр нь хүмүүсийг өгүүрэл ба сүрэлд живүүлдэг. За энэ нөгөө хувийн хичээлд явж байгаа шүү дээ. Энэ баяжих хүсэлтэй гэдэг дээр шүү. Яагаад гэвэл бид нар артлыг харах юм бол бусдыг өгүүрүүлж байгаа байхгүй. Хоосруулж байгаа. Тэр хүн хоосорж байсан ч би баяжчих нь ашигтай гэж үзээд байна шүү дээ. Ер нь бол. Гэтэл мэрэгэн ухаантай байх юм бол тэр хүн бас адилхан баян байвал миний юмыг худалдаж авах байхгүй юу? Ойлгож байна тий? Тэгвэл миний борлого сайн байгаад би илүү баяжих хэрэгтэй байхгүй юу? Энд чинь мэрэгэн ухаан байгаа даа шүү дээ. Библийн дагуу тий? Учир нь мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Шунсан зарим нь итгэлээсээ төөрч төмөн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ. Энд мөнгө бол байгаад байгаа үстэй. Гэхдээ нэг санаа нь юу гэсэн бэхээр мөнгөнд дурлсанд л асуудал байгаа. Харин Бурхны хүн чи энэ бүгдээс зөвхт байдал итгэл сүсэг, итгэл хайр төвчээр бар дөлгөөн занг мөшиг гэсэн байна. Итгэлийн сайн тэмцлэр тэмц мөнх амийг зуур чи түүнд дуудагдсан бөгөөд олон гэрчнэрийн өмнө сайн гэрчлэл хийсэн гэж хэлсэн байхгүй тийм үү? Энд ингэж байна. Зөвхт байдал итгэл сүсэг итгэл хайр төвчээр дөлгөөн заныг мөшгөө гэсэн байна. Тэр бид нар 6 дээр юу гэж сурлаа? Үүнтэй хамт сэтгэл хангалуун байдал ба хамтдаа байх нь агуу ашиг юм а гэж хэлсэн байна. Энэ бүгд нь өөрөө юу гэж гэхээр тэмцэх тухай, туустай ажиллах тухай ятгах байгаа байхгүй. Төвчээртэй ба дүлгөөн занг мөшгөө гэж хэлсэн байна. Төвчих тухай тий. Амен. За цаашаа үргэлжлүүлээд 3 дахь тэнгэр дэх баялаг юу гэхээр хөрөнгө чинээ олох хүч чадлыг өгдөг эзнээ бүү мартаарай гэсэн байна. За бид нар эндээс харах бол энэ хүртэл ер нь бол ингээд ерөгчж байгаа байхгүй. Энэ хүртэл ер нь бол бид нар ингээд мөнгөтэй болчлоо тий. Яагаад хөдөлмөрлсөн учраас. Бурхан хэлсэн шүү дээ би хөдөлмөрлөдөг гарыг өрөөх болно гэж. Тийм ч учраас бид нар энэ хөдөлмөрлөж байгаа хүмүүс өрөөгдөж байгааг нүдэрээ харж байгаа шин. Зөв. Энд чинь Бурханы амнаас эзэн өөрөө тунхаглагдсан зүйл байхгүй. Зөвшөөрсөн зүйл байгаа даа тий. За хөрөнгө чинийг олох хүч чадал өгдөг. За бид нар нэг дэд хууль номын 8 дугаар бүлгийн 18-ыг харч. Ер нь бол нэлээд урт хэсгийг харж болно. Гэхдээ бид нар дэд хууль номын 8 дугаар хэсгийг 18. Энд дээр юу гэж байгаа вэ гэхээр харин эцэг өвгөдд чинь тангаргалсан өөрийнхөө гэрээг өнөөдрийнх шиг батлахын тулд тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадал өгдөг учраас хэн өгдөг гэж юм? Бурхан өгдөг тий. Учраас чи өөрийн бурхан эзнийг санагтун гэж байна. Яг гэвэл мөнгө хөрөнгө чинээ гэдэг зүйл бол хүний амьдралд маш юм өндөрт байдаг зүйл байхгүй. Түрүү хэлсэн шүү дээ. Хэрэгцээнээсээ болоод бид нар оршин тогтнож байгаа шүү. Тэгээ тэр хэрэгцээг минь хангаж өгж байгаа зүйл нь өөрөө энэ мөнгө тэгээд хөрөнгө ихгүй юм. Тэ? Тэгээ энэ өөрөө ингээд бидний амьдралд маш ойрхон өдөр тутамд байдаг учраас нэг аюултай зүйл нь юу гэдэг вэ гэхээр энэ хүний амьдралын шүтэн болох аюултай байхгүй. Хүн мөнгийг шүтэж амьдрах, хүн эд хөрөнгөө шүтэж амьдрах энэ юу хэлээд байна гэхээр мөнгө болон эд хөрөнгөд итгэл найдвараа тавих тухай ойлголт ярьж байгаа. За би мөнгөтэй дансан нэг хэдэн цаас байгаа ш. Болондоо тий амьдрын штэ. Ах тэр мэр яах вэ гэдэг хандлагатай болж эхэлнэ гэсэн үг юм тий. Тэр бурхан яг энэ зүйлийг үргэлж итгэлийн хүмүүс сануулж яддаг. Та нарын шүтэн чинь хэн байна вэ гэж. Та нар яг бүтээгч бурханыг шүтэнэ яг тэр зүрх сэтгэл дотор байлгаж чадж байгаа юу гэдгийг л үргэлж асууж яддаг. Тийм учраас энэ мөнгийг олох хүчийг хэн өгдөг гэж бурхан өгдөг гэнэ яах вэ? Тэр боломжийг өгсөн. Ерөөсөн.
Харин энийг та нар авчаад эргээд бурхнаа мартвал гэж. Аюултай тий. За цаашаа. Дөрөвт нэг зүйл нь ярьлаа. Дөрөв дэх тэнгэр дэх баялаг юу вэ гэхээр тэр мөнхөд зохистой нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрөх. Одоо бид нэг ойлголтыг авах хэрэгтэй. Би заавал мөнгөтэй байж чадахгүй байж болно шүү дээ. Хөдөлмөрлөгөөсөө болоод ч юм уу. Тэ эсвэл өөрийнхөө төлөө зүтгэснээсээ болоод ч юм уу. За мэдэхгүй. За одоо энэ нүндээс тийм тохиолдлууд байдаг шүү дээ хүний амьдрал тийм. Тэгээ хүний амьдралд хөрөнгө байхгүй байлаа гэдээ бурхан байхгүй гэсэн үг биш байхгүй. Ойлгож байна тийм. Бурхан зүгээр тэр хүнийг аврахал зоригтой болохоос биш. Яг үндэ тэр хүнийг өрөөх албатай бас биш байхгүй. Ойлгож байна тийм. Тэр мөнх амийг өгөх, мөнхөд хамтдаа байх л зоригтой болохоос биш. Тэр хүний амьдралын хүссэн болгоныг өгдөг бэрд биш байхгүй. Тийм учраас тэр мөнхөд зохистой нэгэн гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөх хандлага байх хэрэгтэй болж байна. Бид нар өнгөрсөн 7 хоног заяа алхаж байна. Бид нар Йов номоор ингэ дагуулсан шүү дээ тийм. Йов номоор. Тэр Йов тухайн цаг үед бол хамгийн баян нэгэн байсан байгаа шүү дээ тийм үү. Гэхдээ асар их зовлон эдэлсэн тийм. Бүх юм нь авагдсан шүү. Тэр утга үр хөвгтүүд нь хүртэл авагдсан тийм. Тэгээ энэ Йов юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж хэлсэн байгаа байхгүй. 1-р бүлгийн 20-22 дээр. За би дуудаж өгье. Тэгэхэд Йов босож нөмргөө урж толгоон үсээ босуулан газар унаж мөргөхдөө нүцгнээр би эхийнхээ хэвлэгээс ирсэн нүцгнээр би тийшээ буцах болно. Өгсөн эзэн авч одсон нь ч эзэн тул эзний нэр алтаршгэ гэсэн. Тэгээд цааш эргүүлээд энэ эзний хүн юу хийсэн бэ гэхээр энэ бүхэнд Йов нүгэл үлдсэнгүй. Халгамаар юм бурханд хийсэнгүй гэсэн юм. Зохистой. Бурхан зохистой байхгүй. Амен. Тэр бидний хандлага яг ийм байх хэрэгтэй. Эзнийг биднийг ингэж таньж мэдэх хэрэгтэй болж байгаа. За цаашаа сүүлийнх. Хамаг сайнаараа хөдөлмөрл, ажил тэгээ дээр нь бас тусал гэсэн байна. Тэнгэр дэх баялгаа үзээд байгаа штэ манайха тойроо явчаагүй штэ тий. Тусал гэсэн байна. Тэр би 1-р Тимот номын 5-р бүлэг дээр дахиад сая бид нар 6-аас үзсэн. Тэгээ 5-р бүлэг дээр дахин энэ дээр очие. Тэр энд маш тийм чухал ойлголтыг эзэн өөрийн хүмүүстээ өгсөн байна. За 6-гийн 5-8 дээр ингэсэн. Харин хэн нэг нь өөрийнхнийгөө ялангуяа гэр бүлийнхнийгээ эс тэтгэвэс итгэлийг өгөөсгсөн бөгөөд итгэж босч бусаас ч дор юмаа гэсэн байна. Энд ингэж байна. Хэн нэгэн өөрийнхөө гэрийг тэтгэхгүй бол итгэлийг өгөөсгсөн. Тэтгэх гэдэг чинь одоо нөгөө хэрэгцээг нь хангах тухай ярьж байгаа шүү дээ ер нь тий. Тэгээ бас олон хэрэгцээ байгаа шүү дээ. Бид нар материалын хэрэгцээ, бас сүнслэг хэрэгцээ, бас нүдэнд харагдахгүй олон хэрэгцээнүүд байж байгаа шүү дээ ер нь тий. Тэрийг хийхгүй бол итгэлийн бус үйлдэл хийснээс зогсохгүй. Итгэлийн бус хүнээс 7 дор юмаа гэж хэлсэн байгаа. Ойлгож байна тий? 7 дор юмаа. Тэгэхээр бид нарт зогсох хэрэг байхгүй яах вэ? Тайвшрах хэрэг байхгүй гэсэн ер нь бол. Бид чинь нэг л их юм тайван хүмүүс байгаа шүү дээ ер нь зөв. За ингээд юу гэж хэлж байгаа вэ гэхээр газар дах баялаг, тэнгэр дах баялаг, газар дээр өөрсдөө бүү хураа, харин тэнгэрд хураа гэсэн байна. Ингээд цаашаа өргөжлүүлээд юу гэж хэлж байгаа вэ гэхээр эд баялаг чинь хаана байна? Зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно гэсэн байна. Тэгэхээр бидний нөгөө амьдралын хэрэгцээнээсээ болоод тэр хэрэгцээг хангаж байгаа зүйлстэйгээ бидний нөгөө зүрх сэтгэл минь хамт байх нь шүү. Ойлгож байна тий? Тэгээ зүрх сэтгэл хаана байна? Тэнд
Бурхан байгаа байхгүй. Тэгэхээр бидний өнөөдрийн эзний үгийн хэлж байгаагаар юу гэхээр саяны тэнгэр дэх баялыг бид нар зүрх сэтгэлдээ оруулж ирж эзнийг мартахгүйгээр зогсох аваас одоо бидний баялаг бидний зүрх сэтгэл тэнд байх болно гэсэн. Харин нөгөө талдаа бид нар зөвхөн мөнгийг, зөвхөн газрыг, зөвхөн эд баялагийг зөвхөн өөрийнхөө ашигын төлөө газар дээр юм хураагаад эхлэх юм бол зүрх сэтгэл яах нь бас тэнд байх болно гэж. Энэ хоёрын асар том ялгаа нь юу гэхээр нэг нь мөнх биш, нөгөөх нь мөнх юм а гэсэн байна. Харин бид нар тэр тэнгэр дэх баялагийг хурааж чадах юм бол бурхантай хамт мөнхөд тэр газар хангалуун өөрийнхөө төлөө байх учиртай юм аа гэх юм. Амен. Тийм учраас энд юу гэж хэлж байгаа вэ гэхээр эд баялагч нь хаана байна? Зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно гэж хэлсэн. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа зүрх сэтгэлээ тэг хангалуун байдалд зургацгаая, тасгацгаая. Бид нар нэг ийм амьдралаар амьдрал сураагүй учраас дандаа эдрийг сурдаг байхгүй. Дандаа бид нар эднийг хийж сурах хэрэгтэй гарна тий. Бид нар тэг тууштай хөдөлмөрлөж энэ дээр нэг огтхонч хөдөлмөрлөөгүй гэдэг юм яваагүй шүү заяа. Библийн дагуух зөв хандлагыг л хэдүүлээ олох гэж байгаа. Харах гэж байгаа сэтгэгч хүнийхээ хувьд тий. Хөдөлмөрлөцгөө. Тэгээд хөрөнгө чинээ бурхан өгдөг гэдэг энэ хөрөнгө чинээг олох хүчийг бурхан өгдөг гэдгийг бид нар ойлгоцгоё. Бүлээн зөвшөөрцгоё. Яагаад? Нэг өдөр миний амь авагдвал тэгээд яах? Тийм үстэй. Тийм учраас бурхан миний энэ дэлхий дээр хэд амьдрахыг мэдж байгаа байхгүй. Тийм учраас бид нар үргэлж түүн дээр сэтгэлээ тавьж амьдрах нь өрөөл юм байна. Тэгээд тэр мөнхөд зогцтоо гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү. Мөнхөд зогцтоо. Тэгээд эд баялаг хаана байна? Зүрх сэтгэл тэнд байх бол. Унтаа залбирцгаая яах вэ? Халелуя. Магадгүй бид саяны 5 зүйлийг эргээд дэлхийн зүйл рүү хөврүүлэх юм бол тэг залхуурал, хувийн хичээлд Бурхнаа мартаж өөрийгөө өөрөөрөө сайрхах, гомдол, буруутгал, зүхэх, эсэргүүцэл энэ бүгд нь газрын баялагууд. Хоошоо суух, бэлэнчлэх сэтгэлгээ, бусдыг ашиглах өөрийнхөө төлөө. Эзэмнээ амин талах чуулган таны өмнө дахин ирж байна. Бидэнтэй хамт байгаад баярлалаа. Тэгээ бидний зүрх сэтгэл үнэхээр тэр тэнгэр дэх баялаг дээр байхад туслаач. Эзэмнээ бид амьдралдаа үнэхээр тэр тэнгэр дэх баялагийг хураахад туслаач эзэм. Иесусээ та бидэнд ямар их мэрэгэн ухааныг та бидэнд ямар их хайртай вэ гэдгээ өөрийн үгээрээ илэрхийлж байгаад баярлалаа. Та нар газар дээр өөрсдийнхөө төлөө биш харин тэнгэрд өөрсдийнхөө төлөө байгаач гэж өөрийн чуулганыг ятгах итгэлийн хүмүүс биднийг та энэ л хандлагад энэ л ойлголтод биднийг чиглүүлж байгаад алархъя эзэм. Ариун сүнс та энэ газар ирсэн өөрийн хүмүүсийн дотор илчлэлтүүдийг үргэлжлүүлнэ хөлтгөө эзэм. Эзэмнээ үргэлжлүүлээд үнэхээр яах ёстой вэ гэдгийг илүүгээр чиглүүлж өг. Талбар бүр дээр нь та хүчийг өгөөр. Учир нь та хэлэхдээ тэр хүч чадлыг өгөгч нь би юм а гэж хэлсэн юм. Тийм учраас та өөрийн хүмүүсийг өрөөх болтугай. Бүх алдрыг танд өргөн эзэн Иесус Христийн нэрээр залбирч байна. Амен. За та бүхэн үнэхээр эзний үнээс нэгийг олгож хоёрыг тунгаав. За баруун болон зүүн талдаа баа хүмүүс рүү нэг харчих. Нилээ юм ойлгосон шинжтэй сууж гин үү? Ойлгоогүй шинжтэй сууж гин үү гэж. Сая эзний үгийг сонсож байгаа хооронд нэгэн зураглал зүгөө төсөөлөгдөд исэн тэрийг хуваалцмаар санагдаад
бид нэр нөгөө монголчууд Солонгост юм уу Америкт юм уу гадаад оронд очиж ажилладаг шүү дээ. Тэгээд тэр олсон хөрөнгөө нутруугаа шилжүүлээл хураагаал гээл тэрний хураадаг хүн бас Монголд байдаг те. Тэгээд тэр хураадаг хүн их сайн хураах юм бол иргэд